Америкийн кино найруулагч Квентин Тарантиногийн хамгийн сүүлд найруулсан кино болох Үзэн ядмаар 8 нэртэй кино нь энэ зул сарын баяраар кинотеатруудаар тавигдах юм. Би хамгийн анх 1969 онд энэ театрт орж байсан. Тухайн үед би 7 настай тэр өдөр Нямгаргийн үдэш байсныг тодхон санаж байна. Аав ээж хоёр маань намайг тэр өдөр энэ театрт дагуулж ирснээр Холливуудын аялалд анх гаргаж байж. Тэр цагаас хойш 46 жилийн дараа би энэ театрын гадна нэрээ мөнхөллөө. Би түүнийг алдрын одны эзэн болж энд нэрээс илүүлсэнд үнэхээр их баяртай байна. Тэр надад киноны чиглэлээр сургууль төгснө нь үнэхээр зөв сонголт байсан гэж хэлсэн. Би үнэхээр их баяртай байна. Түүний ритм киноны мэдрэмж нь адилгүй. Тэр өөрийн кинонуудаа бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Кинонд дуртай хүн бүр түүнд хайртай. Алдрын одоо хүлээн авсан алдарт кино найруулагчийн фэнүүд нь баяр хүргэж, Оддын дайны кинонуудаас илүүтэй Тарантиногийн кинонуудад дуртай хэмээн алга ташин баяр хүргэж байлаа. On your right.